Окей, бүгдээрээ сайн байцгаана. Намайг Балжир гэдэг Японд систем инженерийн чиглэлээр ажилладаг. Мөн түнчлэн манай байгууллага Японд IT-ийн чиглэлээр ажиллах ямар боломж болцоо гаргалгаанууд байна вэ? Энэ бүгдийг олон нийтэд танилцуулахын төлөө ажилладаг. Өмнөх удаа бид нэр Японоос Монголтой ажиллаж болох үс 11 ажлын байрыг танилцуулсан. Гэхдээ тухайн ажлын байрууд бүгдээрээ N1 түвшний Японы хэлний төвшин шаардсан учраас бид нар тохирох мэрэгчлэн IT-ийн инженеруудыг үнэхээр олж чадаагүй. Тийм болохоор энэ удаадаа эсэргээр нь Японы хэлний төвшин шаардахгүй хоёр ажлын байрыг танилцуулж байна. Энэхүү хоёр ажлын байрны талаар дэлгэрэнгүй манай вебсайт эсвэл манай Facebook-ийн пэйжийн дээр орж ирж байгаа постуудаас хараарай. Тэгээ энэ хоёр ажлын байр дээр байгаа нэг онцлог нь юу вэ гэхээр Японд IT-ийн чиглэлээр маш олон шикаго буюу сертификатууд байдаг. Энэхүү олон сертификатуудын ердөө нэгийг л авсан байхад та apply хийх хэрэгтэй болно. За зарим сертификатуудын хувьд болохоор жилдээ 2 удаа, зарим нь болохоор 7 хоног болгон ингээд тасралтгүй авдаг. Тий олон төрлийнх байгаа. Гэхдээ ердөө ганцыг л авсан байх болно. Тэгээд нэг анхаарах зүйл нь энэхүү ажлын байрнууд Японы хэлний төвшин шаардахгүй гэдэг нь үнэхээр та Японы хэл байхгүй байхад болно гэсэн үг биш шүү. Та ямар нэгэн байдлаар өөрөө минь сэцэнд орох үс хэмжээний чадвартай байхыг хэлж байгаа шүү. За тэгээд ерөнхийдөө юм байна да. Тэгээд үтсэнд баярлаа. Бүгдэнд амжилт хүсье. Welcome to HoloBrain Code.